За энэ хуулийн төслийг бол дэмжиж байгаа маа. 2008-аас 12 оны улсын хурлын бүрэн эрхийн хугацаанд энэ Ж2 гишүүн, Сүхбаатар гишүүн, Ж-Сүхбаатар гишүүн бидэд авилгын эсрэг албан бус бүлэг гэж анх улсын хурал дээр байгуулад тэгээд энэ сонирхлын зөрчилтэй холбоотой хууль тогтоомжийг анх санаачлан батлуулж ирсэн юм. Ер нь бол нийтийн албанд албашж байгаа албан тушаалтын нийтийн ашиг сонирхлыг өөрийн хувийн сонирхлоос ангид бие даасан байдлаар тэрний төлөө ажиллах ёстой, хувийнхаа сонирхлыг хязгаарлах ёстой, хязгаарлагдаж чадахгүй байгаа сонирхлоос зугтах ёстой. Зугтах ганц арга зам нь шийдвэр гаргалтаас төдөлдөж хойшоо сууж өөр сонирхлын зөрчилгүй хүмүүсээр шийдвэрийг гаргуулах нь энэ шударга ёсны буюу хууль ёсны зарчмын бол гол агуулга байсан. Тэгээ энэ агуулгатай холбогдуулаад улсын хурлын гишүүдтэй холбоотой сонирхлын зөрчлийг ил тодорхой болгоё гэдэг энэ санаач гаргаж байгаа хуулийг бол би дэмжиж байгаа. За энэ сонирхлын зөрчилтэй холбоотой хууль тогтоомжтой холбоотойгоор бид бол бас дахиад суурьаар нь том нэг зүйлийг харах хэрэгтэй юм. Ер нь бол зүүн Европын улс орнууд анх удаа улс төрийн соёлоороо төрийн албаны ёс зүйгээр хэмжигдэж болдог энэ сонирхлын зөрчил гэдэг ойлголт пост коммунист улс орнуудад бол хэмжигдэхгүй байна. Хэмжигдэхгүй байгаа учраас пост коммунист буюу энэ захиргааллын аргаар нийгмийг удирдах байсан социализмаас чөлөөт нийгэм рүү шийдэлсэн улс орнуудын төрийн байгууллагууд хувийн ашиг сонирхлоо хязгаарлах соёл алга байна. Нөгөөдөөгөр албаны ёс зүйгээ зөвхөн субъектив байдлаар найдад орхиход бас учир дутагдaltaй байна. Тийм учраас хууль тусгаалan гаргаж ирээд шийдэх ёстой гэдэг байдлаар энэ сонирхлын зөрчлийг хязгаарлахтай холбоотой хуулиас анх гарсан юм. Энэтэй холбогдуулаад зүүн Европын улс орнууд дахиад ямар асуудал хөндсөн бэ гэхээр парламентын хэлтийг бие даасан байдлаар хэрэгжүүлдэг энэ төрийн албаны зөвлөл гэдэг энэ институцийн дотор энэ нийт төрийн албаагчдын сонирхлын зөрчлийг хязгаарлах түүнд хяналт тавих механизмыг бий болгох ёстой гэдэг юм зорилго тавиад парламентын дэргэд ёс зүйн ийм омбудсман маягтай төрийн албаны зөвлөлийн институцүүдийг бий болгосон. Монгол улс бол энийг бол хийж чадаагүй алдаа гаргаад авилгатай тэмцэх газар дээр энэ ёс сонирхлын зөрчил болон энэ чиглэлийн мэдүүлгийг хяндаг бүтцийг бий болгоод мөрдөн шалгах байгууллага болон соён гэгэрүүлэх гэдэг энэ ёс зүйн үйл ажиллагаатай холбоотой юм холиод хийсэн. Инээсээ болоод одоо бидэнд маш том нэг алдаа гараад байгаа. Тэрний юу вэ гэхээр төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албаагчид мэдүүлгээ өгөхдөө өөрийнх нь эсрэг гэмтэрэгтэй тэмцдэг байгууллагт одоо мэдүүлгээ гаргаж өгдөг болоо ирсэн. Тэгэхээр өөртөө итгэхгүй миний гаргаж өгсөн мэдээллийг буцаагаад тэр байгууллага миний эсрэг ашиглана гэдэг ийм сонирхлын зөрчил рүү ороод институцийн хувьд жоохон зовлонтой болцсон. Энийг бол улсын хурал нэг талаасаа бол бодох ёстой. Хоёрдугаарт нь дахиад биднээсээ нэг том алдаа бол юу вэ гэхээр улсын хурал хажууд байгаа энэ хяналтын бүтцэд төрийн дээд албан тушаалтнуудын мэдүүлгийг аваад сонирхлын зөрчлийг хянах ёстой юм. Тэр дэндээ ерөнхий сайд, засгийн газар, ерөнхийлөгч, авилгатай тэмцэх газрын дарга, цагдаа, тагнуул, шүүх, прокурор гэх мэтлэн дээд албан тушаалтнуудын сонирхлын зөрчил үүсгэж болох хөрөнгө орлогын мэдүүлгийг парламент дэргэдээ авч хяндаг энэ тогтолцоогоор шилжих ёстой. Дэлхийн бүх улс орн ийм байдлаар ажиллаж байгаа. Тэгээд парламент өөрөө энэ хяналтаа хүчтэй хэрэгжүүлэхийн тулд парламентын гишүүд өөрсдөө сонирхлын зөрчилгүй байх ёстой, мэдүүлэг нийл тод байх ёстой гэдэг манлайлалыг өөрсдөө үзүүлж байгаа. Одоо бол бид юу болсон гэхээр монопол эрхийг авилгатай тэмцэх газарт бий болгосноор холбоотойгоор одоо тагнуул, АТГ, прокурор, шүүх, үндсэн хуулийн цэцгэх энэ байгууллагуудын тэнд сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж байгаа, авилгад автж байгаа эд хөрөнгө